33 хот. Түүний орчин манай улсын нийт хүн амын 66% нь амьдарч ажил хөдөлмөр эрхлэж байна. Дэлхийн нийтээр том хот руу шилжин сууж хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэд төлөвлөлийг бууруулахын тулд бусад хотууд болон хөдөө амжиргааны төгслийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүсийн тэргүүлэх төв дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг чухалсан үзэж, улс орнууд тусгай бодлого төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлж байна. Монгол улс нь хүн амын хэд төлөвлөлийг саруулахын тулд хүн амын шилжил хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн нийт хот суурин газрууд бий болгох шаардлагатай байна. Олон улсын жигсээс авч үзвэл хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчныг өөрийн орны онцлог, газар нутгийн нөөц баялаг, байгаль цагуурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан газар зүйн байршил тулгуурлан тодорхойлдог. Энэ үндсэндээ нийгмийн эдийн засгийн ирээдүйн хөгжил, соёлын төвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхтэй нөлөөтэй бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах, төслийг боловсруулж, төрийн бодлогын төвшөнд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын суурьшлийн газраас гаргасан удирдамжийн дагуу Монгол улсын хот байгуулалтын тайланг 2016 онд боловсруулан гаргасан уур амьсгалын өөрчлөлтөнд орчин үеийн хотын хэв маяг ямар байх, тогтвортой хөгжилтийн оролтыг хот төлөвлөлтөд хэрхэн нийцүүлэх, нийгэм тэгш хүртээмжтэй байхаар хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал баримт бичиг болсон байна. 2016 онд зохион байгуулсан нэгдсэн үндэсний байгууллагын чуулганаас тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу хотчлолтын шинэ хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, уг хөтөлбөрийн хэрэгжилтийг дэлхийн хотуудын форумд тайлагнах үүрэг хүлээсэн. Энэ онд зохион байгуулагдсан дэлхийн хотуудын 9-р чуулганд манай улсын төлөөлөгчид оролцож, хотчдын шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцож, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын нутагшил суурьшлийн хөтөлбөрөөс анхаарал хандуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутгийн нөхцөл тохируулан хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүлэх, хамтран ажиллах зорилгоо илэрхийлсэн байна. Монгол улсын хүн амын нутагшил суурьшлийн тогтолцоо болон хот байгуулалтын салбарт нэг хот төвтэй нэг хүн амын хэд төвлөрөл, агаар, хөрс, усны бохирдол, авцгамын хөдөлгөөний төвжирэл, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх, уур амьсгалын өрчлөлтөөс үүдэлтэй гамшигын эрсдэл нэмэгдэх зэрэг сорилтууд цаашидж үргэлжлэх төлөв хандлагатай байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг оргосуулчлан агаар хөрсний усны бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хот, суурин газрууд, бүсийн тулгуур төв, аймаг сумдын төвүүдийн төв зэрэг бусад хот суурин газруудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэд төвлөрлийг сааруулах, орон нутгийн хотын хөгжлийг бүсчлэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай байна. Монгол улсын үндсэн хууль төрн үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасныг хэрэгжүүлэхэд юуны өмнө өргөн удам нутаг дэвсгэртэй, харьцангуй эмзэг байгаль, цөөн хүн амын харилцан шүтэлцээг харгалзах нь зүйтэй. Үүн Монгол орны газар нутаг, уур амьсгал, хүн амын уламжлалт, нүүдлийн болон суурин ирвэшлийн амьдрал, соёл иргэншлийн онцлог тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй алс хэдийн хараатай хот байгуулалтын зөв бодлого хэрэгтэй байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ногоо хөгжлийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төсөлийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төслийг анх боловсруулж байсан 1996 оноос хойш Монгол улсын нийгэм эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт гарсан тул уг төслийн баримт бичгийн шинээр боловсруулах шаардлага бас үүсэж байна. Монгол улсын хүн амын тоо 3.2 саяд хүрч, мал сүргийн тоо 66 толгой төрсөн. Монгол улсын эдийн засаг жил ирэх тутам өргөжинд хэлж байгаа. Уул уурхайн болон барилгын салбарт өсөлт бий болж, оюу толгой, 5 толгой зэрэг стратегийн ордуудаас гадна өөр бусад орд уурхай нэгдэд тэдгээрийг дагсан хот суурин байгуулагдаж байгаа. Олон улсын нис онгоцны буудлыг түшиглэн шинэ суурьшил үүсэх таатай боломж бас бүрдэж байна. Бүх аймагуудын төв нь нийслэл хоттой хатуу хуучилтай замаар холбогдох, мөн уул уурхай аж үйлдвэрийг холбосон
зам тээврийн сүлжээг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажил бас үргэлжилж байна. Зарим бүс нутгийг газар тариалангийн чиглэлээр хөгжүүлснээр дотоодын гурил тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бас бүрдэж байна. Гадаад болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ чиглэл, маршрут гарч бүс нутгийг хамарсан шинэ төслүүдийг бас хэрэгжүүлж байна. Бүс нутгийн эдийн засгийн интеграц Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамд Хятад улсын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах хөгжлийн чиг хандлага, Оросын холбооны улс, бүгд найрамд Хятад улстай хил орчмын хамтын ажиллагааг идэвхжиж, хилийн бомтууд шинээр нээгдэж, байнгын үйл ажиллагаатай бомтуудын тоо нэмэгдснээр хил орчмын суурьшлийн бүсүүд бий болж байна. Дэлхийн байгаль цагуурийн өөрчлөлттэй холбоотойгоор улс орны хэмжээнд ногоон хөгжлийн асуудлыг шинээр авч үзэж, нутагшилт суурьшлийн төсөл тусгасан хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Нийслэлийн хэвлэрлийг сааруулах, орон нутагт хөгжлийг бий болгож, хүн амын доктортой суурьшуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх байгаа зэрэг болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь усны нөөц, горимд өөрчлөлт орох, олон жилийн цэвэрлэгт хөрс болон өндөр уулын мөслөг хайлах, нуур цөөрөн, булаг шанд ширгэх, хөрсний усны төвшин доошлох, зуны хэт халалт, хуурайшил болон агаарын мандлын гаралтай конвенцийн үзэгдлийн улмаас хөрс бэлчээр доройтон ургамлын төрөл зүйлийн бүрдлийн тоо цөөрч, цүлжих үйл явц идэвхжих, зэрлэг амьтдын тархалтын бүс нутаг өөрчлөгдөх, ой хэрийн төмрийн давтал нэмэгдэх зэргээс илэрч байна. Монгол орны өргөн удам газар нутагт хүн амын нутагшилт, суурьшлийн орон зай төлөвлөлтийг уур амьсгалын өөрчлөлт, цаашдын хандлагатай уялдуулан авч үзэх нь хот суурин газрын доктортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үүсч болшгүй альва эрслээс урьдчилан сэргийлэх дасан зохицох үндсэн нөхцөл болно. Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн 70 жилийн хугацаанд уур амьсгал 2 градусаас 2-оос дээш хэмээр дулаарсан гэсэн судалгааны дүн байна. Энэ бүсэд Улаанбаатар хот болон 9 хот 55 сумын төв орших хүн амын 60 орчим хувь амьдарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлт улаарлалтаас үүдэлтэй эрсдэл өндөртэй бүсэд оршин сууж байгаа гэсэн үг юм. Эрчимтэй хөгжилтөнд зүй бус газар ашиглалтыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг нь хотуудын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Хуурай эрсдэс уур амьсгалтай нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол улсын хувьд ихээхэн хохирол дагуудаг ганц зуудын давтамж, түүний улмаас учирч буй эдийн засаг нийгмийн хохирлын хэмжээ жил ирэх тутам улам бүр өсөх, нэмэгдэх хандлагатай байна. Хот суурин газрын 75% нь газар хөдлөлтийн ректорын 7 ба түүнээс дээш, 12 сум 9 балаас дээш газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд нийт хүн амын 86% нь эдгээр газар нутагт бас амьдарч байна. Монгол орны нутаг дэвсгэр тохиолж буй газар хөдлөлтийн тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жил газар хөдлөлтийн идэвхжилт эрсдэл 2 дахин өссөн байна. Монгол улсын эдийн засгт томоохон хот суурины үзүүлэх нөлөө жил ирэх тутам бүр нэмэгдснээр байгаа нь эдийн засгийн хөгжлийг орон зайн хувьд тэнцвэртэй хөгжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Хөдөө аж ахуй газар тариалан суурилсан эдийн засгийн бүцэд өөрчлөлт орж, энэ салбарт ажлын тоо буурах хандлагатай болсон байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн уламжилт мал аж ахуй газар тариалан тогтвортой орших нөхцөл хомигдсаар байна. Үүнтэй холбоотой шилжилт хөдөлгөөн жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын төвлөрөл цөөн тооны томоохон хот суурьнд бий болсон бүс нутгийн хөгжлийн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, томоохон бүсийн тулгуур төвүүдийг бий болгох бодит хэрэгцээ шаардлага бас үүсэж байна. Монгол орны газар нутаг байгалийн нөхцөл, нөөц, хүн амын уламжилт нүүдлийн болон эрчимтэж буй суурин хөвшлийн амьдрал, соёл иргэншлийн зохистой харьцаа, өрмөц онцлог нийцсэн төрийн цогц бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг дунд болон урт хугацааны төлөвлөлт үзэл баримтлаар илэрхийлж, түүндээ байнга тодтол оруулж байх шаардлагатай байна. Их хурлын эрхэм гишүүдээ, Монгол улсын үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хөдөлмөрийн ажилтны нөхцөлөө хангуулах амрах эрхтэй гэж заасан. Иргэний эрх нь хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төсөл, мөн бүс нутгийн хөгжлийн төслүүд болон хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөр дамжин хэрэгжиж, хүн амын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Монгол улсын хүн амын нутагш суурьшлийн ерөнхий төслийг зөв төлөвлөн хэрэгжүүлснээр дараах асуудлыг шийдвэрлэнэ. Хүн амын нутагшилт, суурьшлийн одоогийн байдал судалгаа дүн шинжилгээ хийж, давуу болон сул талыг тодорхойлох. Улс орны нийгмийн эдийн засгийн хөгжил, хүн амын амжиргааны төвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уурын нөхцөл зэргийг тооцсны үндсэн дээр
хот өдөөгийн хүн амын нутагшилт, сууршил тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот суурин газрын байршил үүргийг тодорхойлох, Монгол орны хөгжлийг тэтгэх зам тээвэр холбоо харилцаа